Сургаал үгс 3 дугаар бүлэг. Хөөмн. Миний хуулийг бүүмгарт. Харин зүрх сэтгэлчин миний тушаалуудыг сахиг. Учир нь өдрүүдийн урт бас урт удаан амьдрал бас амар тайван эдгээр нь чамд нэмэгдэх болно. Өршөөл ба өмнө чамайг буу орхиг. Эдгээрийг хүзүүгээ тойруулан уй. Эдгээрийг зүрх сэтгэлийнхэн хавтан дээр бичээ. Тийхүү жишүүтэний бол хүмүүний мэдмэд тааллыг бас сайн ойлголтыг олно. Бүхий л зүрхээрээ Яховад батнайд. Мөн өөрийнхөө ойлголтод бүдшиглээ. Бүхий л замаараа түүнийг таньж мэд. Тэгээд тэрээр жимүүдийг чинь чиглүүлнэ. Өөрийнх нь нүдэнд бүү мэрэг ухаантай бай. Яховагоос бас ёрийн могоос хол яв. Энэ хүүсэнд чинь эрүүл мэнд бас яснуудад чинь чөмөг байх болно. Эд зүйлээрээ бас бүх үсэн нэмэгдэлтийн дээжүүдээр Яховаг хүндэл. Тэгвэл амбаарууд чинь бэлгэлтаар дүүрч бас шагагчууд чинь шин дарсаар хэлнэ. Хөөмн. Яховагийн сахилгажуулалтыг бүү зэвүүц. Мөн түүний залруулалтаас бүү төвшөө. Учир нь Яхова хайрладаг нэгнээ залруулдаг. Яг л хүүдээ тааламжтай байдаг эцгийн ёсоор. Мэргэн ухааныг олж буйна. Бас ойлгохыг авч бун жаргалтай. Учир нь үүний ашиг нь мөнгөний ашигаас бас үүний ашиг нь орлого нь шижир алтнаас жилүүдээр. Тэрвэр бадмаргаас ч илүү үнцэнтэй. Мөн чиний хүсэж болох бүх зүйл чинь түүнтэй харьцуулагдчих. Түүний баруун гарт өдрүүдийн урт бас түүний зүүн гарт эд баялаг ба хүндэтгэл байдаг. Түүний замууд нь тааламжтай байдлын замууд бөгөөд түүний бүх юм нь амар тайван мөн. Тэр бол өөрөөс нь зурагтчдад амьдралын мод юм. Мөн түүнийг өөртөө байлгадаг болгоно жаргалтай. Яхова газар дэлхийг мэрэгэн ухаанаар суйрлуулсан. Тэрээр тэнгэрүүдийг ойлгохгүйгээр тогтноос. Түүний мэдлэгээр гүнүү таагарч үйлс шүүдрийг унадаг. Хөөмн. Эдгээр нь чиний нүднээс бүү холдог. Эрүүл сарвал мэрэгэн ухаан ба хинамга чанарыг сах. Тэгвэл тэдгээр нь сэтгэлчин амьдрал хүзүнчин инэрл байх болно. Тэр үед чи замаараа аюулгүй ахлах бөгөөд булчин бүтрүүгүй. Чи хэвтэх үедээ айхгүй. Тийм ээ. Хэвтэх бөгөөд унтах үчин амттай байх болно. Гинтийн айцаас бас хорон муугийн эзгүрэл ирэх үед нь бүү. Учир нь Яхова чиний баттай байдал байх бөгөөд чиний хөлийг ослогдохугаас хамгаална. Сайныг үлдэх хүч чадал гарт чинь байгаа цагт хөртвөл зохистой хүмүүсээс үүнийг бүү хармал. Энэ нь дэргэд чинь байх үед өөрийн хүндээ яв дахиад ирээрээ. Би маргааш өгье гэж бүү хэлээ. Хөрш чинь чиний дэргэд аюулгүй оршин сууж байгаа тул түүний эсрэг ёрын мөг бүүсэд. Хэнийг хүн чамд ямар нэг хөнөөл учруулаагүй бол шалтгаангүйгээр түүнтэй бүү зөрчилд. Дарлагчид бүү хатаарах. Бас түүний нэгт замыг бүү сонго. Учир нь гажууд хүн Яхова чигшүүр байдаг. Харин түүний нууц нь зүгүнтэй байдаг. Яховагийн хараал нь хорон хүний гэрт байдаг. Харин тэрээр шудраг нэгний гэр орон байрыг ивэдэг. Тэрээр тохуургагчдыг гарцаагүй тохуургадаг. Харин дорд хүмүүст инэрлэг өгдөг. Мэргэн ухаант нь яруу алдрыг өвлөн. Харин ичхүүр болон мухгуудын дэвшилтэй.